За өнөөдөр бид Бурхан Багш үеийн Кошомбой улсын одоо нийслэл байсан газар хүрэлцэн ирээд байна. Энд одоо бидний хойно харагдаж байгаа энэ сайхан хийдийн тойр бол энэ улсын одоо гурван гайхамшигтай буянтай баян хүмүүс одоо Бурхан Багштай Шаравастай хотын Жетон хийдэд очиж уулзаад тэгээ Бурхан Багшийн заасан сургаал номын дагуу бяцлал хийсээр гэгэрлийн анхан шатанд хүрч нирваны амлан мэдрээд тэр нирваны амар амгаланг мэдэрсэн тэр сайхан амар амгаланга нутгийнхаа ард иргэд улс орныхын энэ ард иргэдэд бол хөргөхээр энэ гурван их хийдийг байгуулсан байдаг. Тэрний нэг нь бол Гошик баяны одоо барьсан Кошитарам хийдийн тойрын хойно харагдаж байна. Мөн одоо бидний энэ хажууд байж байгаа энэ хийд бол одоо Аламбавана хэмээх одоо баяны усгсан одоо хийдийн бас тойр байна. Бас энд холгоохон ойрхон байгаа бас Ашокийн баган бүхий тэр бол одоо нөгөө Кукутарама хийдийн тойр байх магадaltaй байна. Тэгэхээр энэ гурван баяны боссон гурван хийд гэдэг бол сударт одоо пайле ганжуурдах сударт бол энэ тухай маш тодорхой гардаг. Яг энэ одоо гурван хийдүүдэд Бурхан Багш олон удаа энэ нутагт заларч энэ нутгийн хаан өдөө тэргүүтээ хаад ноёд хийгээд ард иргэдэд ном сургаал айлдаж энэ сайхан хийдүүдэд дамжин одоо борооны улирлыг олон борооны улирлыг өнгөрөөж байсан. Энэ одоо сайхан хийдүүдээр Бурхан Багш гэрэл ариуслын одоо хурыг булгасан одоо мөнхийн аршин бүхий гайхамшигтай сайхан олон судруудыг айлдсан байдаг. Тэгэхээр одоо Бурхан Багшийн одоо тэр үеийн энэ гайхамшигтай Кукутарама хийд тэргүүтээ хийдэд залран байх үед айлдсан судруудыг уншиж байсан болохоос биш өнөөдөр ингээд яг энэ байсан хийдийн тойрон дээр ирээд энэ газар ингээд мөргөлөөр ирж байгаа нь бол маш сайхан гайхамшигтай байна. Тэгэхээр нэг товчхон түүх хэлэхэд энэ одоо энэ гурван баян яаж одоо ингэж одоо Бурханы ном очтой учирсан бэ гэхээр одоо түүх бол одоо Шаравстатын Жетон хийдэ тэр Шаравста хотоос гаралтай бий болдог. Шаравстай хотын баян одоо Анат Бендахин зарц байсан нэг хүн нэг өдөр одоо тэр бол 8 сахил сахидаг Упосотой өдөр байсан. Шинийн 13, 14, 15 тэгээд одоо шинийн 25-нд бол одоо энэ тэгшүүд бол одоо Упосотой 8 сахилыг сахидаг. Өөрөөр 12 цаг 8 сахил өдөр хамгийн бас чухал нь 12 цагаас хойш хоол иддэг үе. Маргааш өглөө нар гортол бол хоол иддэг үе юм сахил удаа. Тэгээд тэр одоо Бямбасар энэ Анат Бендах баяны гэрүүл тэр чихээр одоо бүгдээрээ тэр өдөр яс одоо Упосот сахилыг сахидаг байсан. Тэгтэл тэр одоо залуу бол өөрөө одоо ядуу ажилчин байсан учраас ойд мод түүхээр явсан байсан. Тэгээд орой хүрээд ирэхэд өдөржин хоол идэггүй хүрээд ирэхэд бүх хүмүүс одоо уг нь бол тэр одоо тухайн өдрүүдэд бол асар их хоол унд хийгдээд асар олон хүмүүс хоол хийгээд чимээ шугаантай байдаг тэр Анат Бендах баяны ордон бол чив чимээгүй нам гүм байсан. Одоо энэ яагаад ийм болов гэсэн өнөөдөр бидний 8 сахил сахидаг Упосот сахидаг юм аа. 8 сахил сахиснаар асар их буян болдог. Нэг өдөр сахисан төдийг гайхамшигтай буянаар бол Тэнгэрлэг төрөлд гэсэн төрөхөд ховтой болдог гэдгийг сонсоод тэр залуу бол тэгэл амьдралдаа ерөөсөө одоо нэг ч удаа Упосот сахил сахиж үзээгүй учраас тэр сахилаас сахийг шийдээд одоо хэдийгээр өдөржин ажил хийгээд өлссөн байсан ч гэсэн одоо 8 сахил шийдээд одоо өрөөнд очиод одоо хоол идэхгүй өрхөвцсөн байдаг. Харин Анат Бендах баян бол тэр өглөө одоо явсан тэр ажилчныг өнөөдөр 8 сахил сахидаг өдөр гэдгийг мэдсэн үгүй юу гэдгийг асуугаад тэр тухай мдээгүй явсан учраас эрэхтэн одоо идэх хоолыг нь тусгаал нь бэлдүүлж хадгалуулсан байдаг. Тэгээд тэр залуу бол одоо өөрөө 8 сахилыг одоо сахина гэж хатуу шийдээд тэр өдөр одоо хэцүү байсан ч гэсэн Анат Бендах бол одоо тэр хоол идэх хэрэгтэй чи мдээгүй учраас одоо ингэж болохгүй чи дээрээс нь ядарсан байгаа хоол идэхгүй бол чамд одоо муу гэд өөрт нь зөндөө хэлсэн. Гэвч тэр залуу тоогоогүй би заавал одоо нэг өдөр ч гэсэн амьдралууд маань ядуу дорой байгаа нь одоо би өөрөө сахил сонор сахиж байгаагүй өглөг буян үйлдэж байгаагүй өөрийнх минь нүгэлтүүлээс болж би юм байгаа. Тэгвэл ядаж энэ одоо хүмүүс та нартай адилхан нэг өдөр ч гэсэн би 8 сахил амин насанд аял учирсан ч гэсэн заавал сахина гэсээр байгаад тэр залуу бол тэр шөнийг бол одоо сахил сахиж өнгөрөөгөөд өглөө өөрөөр нар мандах үед бол одоо бас тодорхой хэмжээний шалтгаанаас болоод таалд өгсөн байдаг. Тэгэхээр нэг өдөр одоо яс 8 сахил сахисан буянаараа Хималайн ууланд нэг асар гайхамшигтай том модонд бол модны тэнгэр болон төрсэн байжээ. Тэгэхэд бол энэ одоо улсын энэ гурван баяны шүтдэг 500 одоо
аршууд байсан. Тэр 500 аршууд бол ихэнх цаг бол борооны улиралд бол юуны Химлайн ууланд бяцлал хийж өнгөрөөдөг байсан. Харин борооны улирал болох үед бол хүний ертөнцид ирж одоо давстай хоол итгэж юм уу тодорхой хэмжээгээр бол хүний ертөнцид ойртох ёстой байдаг. Тэгээд энэ гурван баянд одоо амлсныхаа дагуу борооны улирал болох үед бол заавал одоо энэ улсад ирдэг байсан байна. Тэгээ энд ирэх замдаа бол тэр их сагалгын модны доор төрс амсах хийж байх үед өлсөж цангасан учраас энэ сайхан сагдгуур сайхан гайхамшигт сайхан модонд бол модны тэнгэр байгаа бах. Хэрвээ тэр модны тэнгэр байгаа бол биднэрт сайхан ундаа ус өгөөсэй гэж бодоход тэдүүд бол тэр тэнгэр бол ичээдийн хүчээр тэднэрт бол ундыг өгсөн, усыг өгсөн. Тэгэхэд нь одоо хоол өгөөсэй гэхэд нь хоол өгсөн. Иймэрхүү маягаар одоо ичээдээр гайхамшигтаар үзүүлж тэр тэнгэр бол үйлчилж байсныг хараад тэр одоо аршуу тэр модны тэнгэртэй одоо тэнгэрийг дуудаж уулзаад чи одоо яаж ийм их ичээтэй болов гэсэн би одоо ярихаасаа ичиж байна. Надаас бусад хүмүүс бол бурхантай учирсан тийм ээ хорвоод бурхан заларсан одоо бурхан заларсан байна. Бурханы ариун ном дэлгэрч байна. Одоо ариусан ховргууд гарсан 3 эрдэнэ 3 лот цогцолсон тэр сайхан цаг үед би хүмүүс төрчөөд тэр агуу анат бэндик баяны гэрт амьдарч байгаа үед 8 одоо сахил сахиагүй самади анапана бяцлал хийгээгүй вишна бяцлал хийгээгүй асар их буян хийх боломжтой байсан боловч би өөрөө одоо өөрийнхөө одоо урагшгөөс бол цаг алдсан. Харин одоо ганцхан өдөр л одоо 8 сахил сахисан тэр буйнаараа би энд төрсөн юм аа гэд ингээ ярихад тэр одоо 500 аршууд бол юу гэсэн бэ? Чи бурхан гэсэн үү гэсэн. Тийм ээ бурхан дахин 3 удаа асуусан. Гайхсаад бол тэр аршуудын хувьд бол эртний төгс өдрөд бол бурхан гэж одоо байдаг. Бурхан хаяа галууд хаяа ганцнаагаар одоо ертөнцид залардаг. Их маш их өвөр. Тэр бурхан гэдэг бол одоо самади бяцлал энгийн аршууд бол 8 самади бяцлал хийгээд сэтгэлийн өндөр төвлөрөлд хүрч одоо боловч сэтгэлийн гүнд байгаа үйлээр устгах чаддаг. Харин хорвоо заларсан зөвхөн бурхад л одоо тэр сэтгэлийн гүн рүү нэвтэрч үлээр устгадаг аргыг заадаг. Бурхан гэдэг хүн бурхан болох хүн ховтой хүн хорвоо залрах нь ховор гэдгийг мэдчихсэн учраас тэр бурхан гэдэг үг сонсоод ихэд баярлан баясаж гайхаж байсан. Тэгээд одоо тэр бурхан хорвоо заларсан тухай сонсонгуудаа тэр даруй бурханы заларч байгаа Ширавастай хийдийн Жетван хэд рүү явахаар шийдсэн. Тэгвэл энэ 3 баянд ирж уулзаж бас амлсныхаа дагуу ирж бас уулзаад тэгээд одоо шууд одоо явахаар шийдсэн. Та нар хаашаа явах гэж гэсэн одоо хорвоодор бурхан заларсан байна. Бурхан заларч ном сургаалаа ялдаж байгаа юм байна. Номыг хэрэгжүүлж байгаа ариусан ховргууд энэ гарсан. 3 эрдэнэ энэ ертөнцид бий болсон байна. Тийм учраас бид нэр даруй явж одоо бурхан багштай уулзах хэрэгтэй гэдэг. Тэгэхэд нь тэр 3 баян бид нар бас хамт явмаар байна гэдэг. Тэгэхэд нь бол одоо баян тэр 500 аршид бол та нар бол их баян хүмүүс учраас явхад бол цаг хугацаа бэлтгэл их орно. Та нар бидний хойноос хөрөөд иргээд тэр 500 одоо аршууд бол яваад өгсөн. Хойноос нь бол энэ их 3 их баян бол асар их одоо тэр бурхан хийгээд ариусан хуургуу тэргүүтээ бол хоол унд өргөл хийх одоо асар их одоо бараа таваарыг ачиж явсаар эндээс одоо тэр их олон одоо бээрийн 300 бээрийн цаана байгаа Ширавастай хотын Магад юуны тухайн үеийн Кошол улсын нийслэл Ширавастай хотод тэнд Жетванд очиж бурхан багштай уулзаж ном сургаал сонсож гуруулаа гэгэрлийн тодорхой шатанд хүрээд тэгээд бурхан багш тэргүүтээ лам ховргуудад борооны улирлаар нь турш одоо тэр аваачсан хоолундаар өргөл өргөж асарыг буян үйлцсэн. Тэгээд тэр буян 3 баян бол энэ одоо өөрийнхөө төрсөн нутагт бид нэр сайхан одоо бурханы ариун номуудад зориулсан бяцлалын хийдийг барина. Та бурхан багшийг та залран ирнэ үү гэж ингээ орьсон. Тэгтэн бурхан багш одоо хариу өгөхлөхгүйгээр чимээгүй намгүн байдлаар бол халиу хүлэн зөвшөөрсөн байдаг. Тэгээд энэ 3 баян энд ирээд одоо Кошик баян бол Кошотарама хийдийг барьсан. Одоо тэгээд Кукут баян бол Кукутарама хийдийг барьсан. Аламбавана баян бол Аламбавана хэмээх хийдийг барьсан. Ийм 3 хийдийг энэ нутагтаа босгож тэр нутгийн ард иргэд энэ улсын ард иргэд тэрийн одоо энэ улсын нэрийг бол Батц гэдэг улс байсан. Тэгэхээр энэ улсын ард иргэд бол энэ 3 баяны ач тусаар дээрээс нь энэ 3 баяны босгосон энэ сайхан гайхамшигтаас сүм хийдэд бол бурхан багш одоо бяцлалын хийдэд бурхан багш олон борооны улирлыг өнгөрөөж энд олон гайхамшигтай сургаал намаа айлдаж олон сая чива тэнгэр одоо брахма хүмүүс бол гээрэл ариуслын хүрч байсан ийм сайхан газар өнөөдөр ирээд байна. Тэгэхээр манай монголчууд одоо хийгээд ирээдүйд энэ энтхийн сайхан орнд одоо залрах ирж мөргөл хийхдээ бас энэ дагшин газар ирж
Одоо энэ бол 8 дагшин газар, одоо Бурхан багш өрөө содорт бол одоо 4 дагшин газар гэж альцсаас гадна бас мөн энэ Кошинбей ороод тэгээд Шравасти орох гэх мэтэр бол 8 одоо Махатананы гэдэг энэ 8 одоо их дагшин газар гэж ярьдаг. Тэрний нэгэнд бол энэ Кошинбей улсын одоо энэ 3 одоо их баяны босгосон хийдийн болно. Энэ газар ирж бас ирээдүйд бас мөргөж залбирч энэ хүмүүсийн хийсэн буян даган баясаж мөн одоо энэ одоо тухайн цаг үед энд одоо ариун ном дэлгэрч хичнээн сайхан байсан тэрнтэй адилхан Монгол оронд мань ариун ном дэлгэрч олон сайхан бяцлалын хийдүүд болж олон монголчуудад гэгэрэл арилт хүрэх болтгой гэсэн сайхан өрөөлөг тавьж энд мөргөж залбирч бяцлал хийж арц хож өргөж зул өргөж сайхан буян яаж авах хэрэгтэй юм аа.